За та бүхэндээ бархас байт гариг маань иршээж буй пүрэв гаригийн гэгээ өдрийн мэндийг хүргэе. Астро Золон байна. Өнөөдөр элбэг дэлбэг байдал, мэдлэг, итгэл үнэмшил, дотоод төсөлтийн энергийг илэрхийлдэг бархас байт гариг маань биднийг хивээж байгаа. Өнөөдрийн ээлтэй өнгө болохоор улбар шар өнгө. Энэ хүн өнгө нь бархас байт гаригийн маань өнгө байхгүй юу? Тэгээ улбар шар өнгө нь бидний бүтээлч байдал биднэрт одоо баяр баясгалан мэдрэх, өөртөө итгэх итгэл, амьдралын эрч хүчийг сэргээдэг юм өнгө байдаг байгаа. Тэгээд одоо улбар шар өнгө нь тийм ээ одоо бидний бие тэгээд долоон төхөр байгаа штэ. Тэгээд энэ долоон төхөртний чакрагийн маань болохоор сакрал чакра буюу бидний мэдрэмжийн, бидний бүтээлийн энергитэй холбоотой. Тэгээд энэ чакра нь одоо ингээд тэнцвэртэй байх үед бид нартэй амьдралаас гоё баяр баясгалыг мэдэрч чаддаг. Бид нар боломжийг айцгүйгээр хүлээн авч бүтээлч энергинд ингээд чөлөөтэй урсдаг байгаад байдаг. Тэгэхээр та бүхэн маань те хэрвээ ийм гоё мэдрэмжүүд чинь байгаа бол та бүхний 2 дугаар хүртчин их гоё энерги сайтай чөлөөтэй энерги нь урсж байна гэдгийг ойлгож болж байгаа гэсэн үг. За тэгээ мэдээж хэрэг энэ энерги дэмжмээр байх юм бол улбар шаран бас хэрглэж авал зүгээрээ гэсэн үг байхгүй юу? За тэгээ цаашлаа зөмөрөө анхаарах жилтэнгүүд маань болохоор бар жилтэнгүүд байна. Ялангуяа яруу шийдвэр гаргачих үе сэтгэл хөдлөлөөрөө те ярваа нэгэн одоо санаж сэрээгүй одоо тийм амлалт өгчих үе санхүүтэй холбоотой эрсдэл гаргачих үе энэ бүхнээ дахин нэг нэгтлээраа гэж зөвлөж байна. За тэгээд бидний одоо тий анхаарах ёстой биеийн ямар хэсэг байна вэ гэхээр бидний гар хэсэг байгаа. Тэгээд гараа, бугуугаа, хуруугаа тэг хит ачааллахгүй байх хэрэгтэй. Жижиг гэмтэл авчих үе, зүсчих үе, болгоомжгүй хөдөлгөөнөөс сэрэмжлэхээр хэрэгтэй манайхаа. За тэгээ тэнгэрийн зэргийг та бүхэн маань харж байгаа бол тий одоо энэ сар маань өөрийнхөө энерги хүчтэй өргөмжлөгдсөн байрлалд байгаа. Энэ чинь өхрийн ордод гэсэн. Энэ маань болохоор бидний өнөөдрийн хамгийн том бэлэг байгаа юм. Бидрийг одоо тий сэтгэл доктортой байх, амьдралын одоо энгийн зүйлээс хүртэл ингээд ад жаргалыг мэдрэх санхүү болон материалын сураа бат бөх болгоход дэмжлэг үзүүлдэг юм энерги. Тэгэд өнөөдөр одоо бид нар хурдан гүөхээсээ илүү бат бөх сураа тавих нь бидний ирээдүйд илүү их үр дүн авчрах болно. За тэгээд эхний анхаарах энергийг харж ин тийм үү ингээд нэлээд тод өнгийн хараагаад байгааз. Тэгээд эн чинь болохоор эхнийх нь одоо анхаараарай гэж байгаа. За тэгэхээр энэ яаж нөхөр саяны миний ярьсан тий одоо ингээд цөмөрө тайлж байгаа сар маань нөхрийн орд бай гэсэн ийм гоё энерги байхад даанч хажуугаар нь сар маань өөрөө энэ тараа яаж нөхөр бархас байд гарагтайгаа сквер үсгэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь ингээд бид нар хит өөдрөг үзэл, хит их амлалт, хитрүүлсэн худалдан авалт, сэтгэл хөдлөлөөр хийсэн сонголтоос одоо болгоомжлороо гэдгийг одоо хэлж байгаа. За тэгээд одоо эдгээр зүйлийг болгоомжлсны дараагийн анхаарах ёстой энерги нь одоо энэ сар маань яаж юм бэ те одоо плутотойгоо ингээд дахиад сквер үсгээд ороод ирж байгаа байхгүй юу. За тэгээд энэ одоо энергинд нэмээ бид нарт одоо юу гэх юм эрх мэдлийн тэмцэл. За дотоод дарамтыг өнгөрсөн шарах ингээд сэтэрч болшгүй гэсэн одоо ийм энерги мэдээллүүдийг биднэрт өгж байгаа учраас зөмөр мэдрэх боломжтой мэдрэх юм бол одоо ухаалаг харилцаарай гэсэн. За тэгээд одоо дараа нь ингээ харж байгаа бол юу харагдаж байна вэ гэхээр энэ штэ одоо энэ суур гариг маань яаж юм гэхээр кетотойгоо холбоо өсгөж байгаа байхгүй юу? Энерги холбоос өсгөж байгаа гэсэн. Юу гэсэн үг гэхээр хуучин харилцаа одоо хуучин үндэс нь бидний ингээд давтагддаг зан төлөв эсвэл давтагддаг өвчин зовлон тийм үү ямар ч хэсэн давтагдаад байгаа тэр одоо тэр зөөлөд дахин гарч ирэх боломжтой гэдгийг хэлж байгаа. А тэгээ эерэг сүрэг байх уу гэдэг бол мэдээж хэрэг бидний өөрсдийн хувийн тэнгэрийн тэ төрсэн зурагтай яаж холбогдож байгаас энэ чинь хамаардаг байхгүй юу. А тэгээд одоо нийтлэхээр гэх юм бол цөмөрө бидний тэ одоо өнгөрсөнд болсон ярваа нэгэн явдлын хаалгыг амьдрал маань дахиад нэг удаа тогшоод үзэх юм бол цөмөрөө одоо хуучин хариултаараа хариулахгүйгээр харин шинэ ухамсараараа цөмөрөө хариулах юм бол амжилттай амьдрах болно манайхаа. За тэгээд одоо энэ бичлэгийнхаас төгсгөл цөмөр хамтдаа манифест талхлаа хэлцгээе. Өмнө нь Золаа нөгөө нэг IG дараа тэ Instagram дээр болохоор хаалттай сторигоор дандаа бүх мэдээллүүдээ явуулаад тэгээд залбирал одоо талархал манифест тэгээд чухал нэг таринуудыг зөвлөгөөнүүдийг явуулдаг байсан. Тэгээ одооноос эхлээд манифестуудаа энэ зөвлөгөөнүүдээ ингээд ил тод та бүхэндээ хүргэж байгаа. Тэгээд баг багаар эхлээ явж байгаа. Тэгээ өнөөдөр цөмөрөө манифеста хэлцгээе. За тэгээ чин сэтгэлээсээ манайхан хэлээрээ. Чин сэтгэлээсээ тэгэх юм бол бидний энергит маш чухал, дэмтэй бид нар замаа засах нэгэн том засал шүү дээ энэ чинь бидний өдрийн тийм ээ.
За эхэлцгээе. Би өнөөдөр үн цэнийг таних мэрэгэн ухаантай. Дахиад хэлье. Би өнөөдөр үн цэнийг таних мэрэгэн ухаантай. За энэ манифест юу талбайтай гэхээр өнөөдрийн бидний үн цэнтэй холбоотой энэ сарныхаа энергийг эндээ үхрийн ордтойгоо цөмөр ингээ холбож манифест хийж байгаа гэсэн. За тийм гоо дахиад нэгийг хэлцгээе. Юу байна вэ гэхээр би өнөөдөр зөв боломжийг олж харах мэдрэмжтэй. Би өнөөдөр зөв боломжийг олж харах мэдрэмжтэй. За тэгвэл энэ сүүлийн минь манифест болохоор өнөөдөр ярьсан энэ бүх энергитэй холбоотой байхгүй юу? Ойлгомжтой байгаа шүү дээ, тийм ээ? Сайн ингээ ухаад үзэх юм бол өнөөдөр ярьсан энергиудтэй бүгднтэй холбоотой буюу бүгднийг засаж залруулах цөмөр өөрсөндөө сайхан энерги татах боломжтой ийм заслын өгүүлбэрүүд байна гэсэн гоё манифест. За ингээд өнөөдрийнхөө 6 зөвлөгөөг хүргэлээ. Астрал Солонд байла. Бүгдээр нь амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.